99 Nights. Гэтэ би ямар ч чест онгойлгож болохгүй. Тэгээд намайг үздэг хүмүүсийн 88% нь subscribe тавьчаад дараагүй үздэг. Тэгээд ойр ойрхон иймэрхүү бичлэгүүд оруулахыг хүсч байвал лайк болон саббо дарахаа бүү мартаарай. За тэгээд challenge эхлүүлсэж нэг том тарган туулай байж байсан. Тэгээд гэр дотор нь ороод энд байсан мапыг сонирхоод харсаж нөгөө туулай маань ууртайгаар энэ өндөгнүүдийг авч болохгүй шүү гэд надад анхааруулад явсан. Тэгээд тэр өндөгнүүд одоо мапи хамгийн баруун талд байрлаж байсан. Тэгээд бид нар мэдээж хэрэг энэ удаагийн дугаар дээр энэ өндөгнүүдийг хулгайлах болно. За тэр ч яах вэ? Гадаа жаахад тэнэд нэг модоор campfire level 3 болгоод арай өглөө болоогүй байсан болохоор хідэн мод цавчаад мапа бариад өглөө болонгуудаа энт байсан нэг wolf peltийг аваад ихний хүүхдийг аварсан. Тэгээд явж туулаа агнаж Bonnie food авах гэж оролцсон. Тэгээд бид энэ дугаар дээр chest онгойлж болохгүй болохоор гайгүй сайг бас сүх авах өөр нэг ганц арга бол энд байгаа pelt trade-с pelt өгч авах байгаа. Тэгээд цаашаа явж campfire level 4 болох гээд хэдэн fuel цуглуулахаар явсан. Тэгээд campfire level 4 болгоод өглөө болохын хүлээгээд дараагийн өдөрт 2 дахь хүүхдийг авахаар явсан. Тэгээд явж байх замдаа энд нэг байшин дотроос 4 сантал аваад явсан. Дараагийн өдөртөө campfire level 5 хүрэх гээд volcano biome руу явж хэдэн fuel болон өөр хэрэгтэй нэг item-уудыг хайхаар явсан. Гордох хүүхдийг аваад campfire руугаа буцаж байсан чинь нэг 2 баачка энд байсан манай 2 хүүхдүүдийг дээрлэхэд сууж байсан. Тэгээд цуглуулсан пел дээр пел трейдер дүгээд гайгүй сайг болон сүхтэй болоо явсан. Тэгээд явч энд байгаа топ байшинг дээрэмдэхээр шийдсэн. Тэгээд дараагийн өдөртөө cultist-уудын цогцснуудаа цуглуулад volcano biome руу явж тэрүүгээр жаахан cultist gem авах гэж бодсон. Тэгээд 31 дахь өдөр дээр жаахан тэнэж loot хийхээр явсан.
Тэгээ волкано биом руу очиж шинэ зэвсэг аваад тэр зэвсгээрээ хідэн мэлхий алаад тэрнээсээ poison spear бас нэг түлхүүртэй хамт унсан. Тэгээ дараагийн өдрүүдэд нэг амар олигтой юм болоогүй. Зүгээр л гадаа явж хідэн юм цуглуулад явсан. Яа за тэгээд арай гэж campfire level 6 болгосны дараа явж сүүлийн хүүхдийг аврахаар явсан. За тэгээд бүх хүүхдүүдээ аварсны дараа нөгөө бичлэгний ихэнд яриад байсан. Нөгөө өндгийг шууд хулгайлахаар явсан. За тэгээд дотгошин ороод тэгээд энэ үндгийг аваад нэг амирыг болохгүй байх байлгуудыг гэсэж. За тэгээд ер нь бол баларсан дөө. За тэгээд ашгүй нэг аюулгүй campfire руугаа буцаад ирсэн чи юу ч болоогүй байсан. Тэгээд би бүр шагналгүй юм байх та гэд гайхаад байж байсан. Тэгсэж ашгүй энэ туулаа маань надад нэг юм өгсөн. Тэр нь тэгээд одоо chase донгойлгоч болохгүй байгаад байдаг. За тэгээд яах вэ гэж өөртөө хэлээд нэг хүмүүс энэ чаленжийг дуусгасны дараа онгойлж үзье гэж шийдсэн. Тэгээ үлдсэн өдөртөө ч яах вэ? Апдейт дээр зөндөө олон шин чимэл гараад ирсэн болохоор тэрүүгээрээ бейс чимэглэж эхэлсэн. Тэгээ бейс чимэглэж дуусгасны дараа нэг харсан чи манай бейс дээр зөндөө их дэгдэхэд гэжээгээд эхэлсэн байсан.